Тэгэхээр одоо 26 оны төсвийн тодтол шууд ингээд яригадад эхэлнэ. 26 оны та ярин ч гэд хэлчихлээ. Тийм учраас юу гэж вэ гэхээр одоо энэ 26 онд явж байгаа хөрөнгө оруулалтууд бол 20, 21, 22, 23 оны магадлалтай. Тийм учраас энэ юун дээр зам тавирын яамнаа шийдвэр гарчаа сангийн яам байна хориг тавиад байгаа гэсэн. Ягаад гэвэл тэр үед төлш 2000 байхад 1800 байхад хийсэн төсвийг одоо явж байгаа ажил нь 3500, 3800, 4000 гарчгаад байна. Бодит нөхцөл бид нар одоо ингээд асуудлыг шийдэж өгөөч гэнгүүт энэ одоо магадлалыг маш богино хугацаанд бараг наадмын өмнө хийх та үүрэг даалгавар өгөөд энэ одоо үр дүнгээр нь 26 оны төсвийн тодтол суулгаж өгөх юм бол мөн одоо хувийн хвшлийг нэг аврах боломж байна. Ингээд 27 оны төсөвт бүх хөрөнгө оруулалтуудаа дуусгаж өгөөч гэж хүсэж байна. За баярлалаа. За ерхий сайд хариулъя. За энэ хөрөнгө оруулалтын ажлуудаа дуусгацгаая. Та тодтгол дээр өргөн барья. Та манай одоо эдийн засгийн сайд байна. За сангийн сайд нарт би бас үүрэг өгч байна. За гişүүдээ та нар маань бас нэг зүйлийг ойлгооч. Төрийн хэмнэлтийн хууль гэдэг хууль байгаа. Сайн хууль мөө. Гэхдээ төрийн хэмнэлтийн хуулиар тэр 6 сарын 1-нд гэрээ байгуулаагүй шууд хэмнэж байгаа шүү дээ. Тэрэн дотор тоног төгөөрөмж хүртэл тавьчих байгаа байхгүй. Засвар үйлчлэгээнүүд хүртэл яваад байгаа шүү. Жилийн хугацаанд тоног төгөөрөмж засвар үйлчлэгээ явах байтал 6 сарын 1-нд ингээ хаачдаг. Яг амьдрал дээр энэ худлаа. Тэгээ би төрийн хэмнэлтийн хуулийг за энэ заалтыг өөрчлөө, энэ худлаа байна гэд бариад ороод ирвэл ороод ирсний дараа учрал хэмнэлтийн хуулиас буцлаа гэд ирээлдээд эхлэн штэ. Тэгээ одоо амьдралаа энэ улс орноо бодмоор баг. Тэрс хин сайн ирээлчингээ бодвол одоо энэ явахгүй. Тэр Батсуур гишүүнээ та манлайлаа би дэмжье. Хэдүүлээ одоо жоо амьдралтай байя.